Захиалагч Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Дэлгэр хангаа сумын засаг даргын тамгын газар. Гүйцэтгэгч Urban Development Consulting Group компани. Төгс цацар компани. Дундгов аймгийн Дэлгэр хангаа сумын ерөнхий төлөвлөгөөний ажил. Дэлгэр хангаа сум нь аймгийн төвөөс баруун үрэгч 135 км, Улаанбаатар хотоос 378 км зайд байрладаг. Баруун талаараа Сайхан овоо сум, хойд талаараа Эрдэнэ талаа, зүүн талаараа Хулд сумтай, урд талаараа Өмнөгов аймгийн Мандал овоо, Цогт овоо сумттай хил залгаа оршдог. Газар нутгийн хэмжээ 620.9 мянган га, засаг захиргааны 4 багтай. Сум нийт 708 өрхийн 2303 хүн амтай. Одоогийн байдлаар сумын төвд 278 өрхийн 854 хүн ам оршин суудаг. Ажлын даалгаврын дагуу сумын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа аймаг болон сумын засаг даргын 2020-оос 2024 оны мөрийн хөтөлбөр, одоогийн байдлын судалгаа, орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг үндэслэн 2 үе шатанд хуваан төлөвлөв. 1-р үе шат 2022-оос 2027 он. Эхний үеийн төлөвлөлт 173.7 га. 2-р үе шат 2027-оос 2037 он. Хэдийн төлөвлөлт 136.5 га. Сумын хөгжлийн чиг хандлагыг Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, Алсын гараа 2050, төвийн бүс, говийн бүсийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн ерөнхий төсөл, бусад бодлогын баримт бичгтээ уялдуулан хөдөө аж ахуй, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг орон нутгийн онцлогт тохируулан хүн амын ая тухтай амьдрах боломж бүрдсэн орчин үеийн жишг сум болгон хөгжүүлэхээр төлөвлөв. Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл, мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчин, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц, архитектур, орон зайн төлөвлөлт нь одоогийн барилга жилт, газар нутгийн онцлогт тохируулан иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, авто зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай зэргийг сум, орон нутаг болон бусад хөрөнгө оруулалтаар байгуулах боломжтой ба нийгмийн барилга байгууламж, худалдаа үйлчлэгээ, сургууль цэцэрлэг, шин засаг захиргааны бүс зэрэг шаардлагатай барилга байгууламжийг инженерийн шугам сүлжээ, их үүсвэрүүдтэй уялдуулан төлөвлөж, хөрөнгө оруулалтын тооцоог үе шатанд хуваан гаргав. Ерөнхий төлөвлөгөөний нийт га талбай 308.2 га байна. Инженерийн хангамжийн хувьд авто зам, инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлт. Нийт 21.3 км авто зам төлөвлөсөн бөгөөд 3.8 км нь төв зам, 17.5 км нь туслах зам буюу хороолол доторх зам байна. Инженерийн бэлтгэл арга хэмжээний ажилд 1 м-ээс 4 м өргөнтэй уярын ус зайлуулах 8.5 км сувг барьж байгуулна. Дулаан хангамжийн төлөвлөлт. Шинэ дулааны их үүсвэр 7 МВт хүчин чадалтай 2 ширхэг зуух төлөвлөв. 1-р үе шатанд 200 мм диаметртэй 1370 м хос шугам, ус дулаан дамжуулах төвийн 2 барилга байна. 2-р үе шатанд 1380 м дулааны хос шугам, ус дулаан дамжуулах төвийн 1 барилга байна. Ус хангамж, ариутгах татваргын төлөвлөлт. Цэвэр усны шугамыг дулааны суугт хамт төлөвлөв. Цэвэр усны одоо байгаа 4 их үүсвэр нь шаардлага хангахгүй байгаа тул зуухны барилгын ойролцоо 2 ширхэг гүний худаг шинээр гаргаж системийг хангана. Нийт 2.5 км цэвэр усны шугам хийгдэнэ. Ариутгах татваргын хувьд хоногт 50 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж төлөвлөж байна. Төлөвлөлтийн хүрээнд 4.6 км ариутгах татваргын шугам байгуулагдана. Цахилгаан хангамжийн төлөвлөлт. Төлөвлөлтийн 1-р шатанд одоо байгаа 10.4 кВт-ийн АТП 116, АТП 45 дэд өртөөнүүдийн хүчин чадлыг хэвээр үлдээж төлөвлөв. Төлөвлөлтийн 2-р шатанд сумын төвийн баруун хэсэгт КТП-н 3 630 кВт хүчин чадалтай дэд өртөөг байгуулахаар төлөвлөв. Харилцаа холбоо мэдээллийн сүлжээний төлөвлөлт. 1-р үе шат. Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчлэгээний төвийн барилга 1 ширхэг, 2-4 яндантай гол сувгчлалын байгууламж 785 км,
шилэн кабель 5 км. Дууц тохиоллын зарлан мэдээллийн цамхаг 2 ширхэг. 2 дугаар үе шат. 2 яндантай сувгчлалын байгууламж 475 км. Шилэн кабель 5 км. Дууц тохиоллын зарлан мэдээллийн цамхаг 1 ширхэг тус төлөвлөв. Дэлгэр хангаа хайрхныхаа хормойд сумын иргэд 5 тухтай амьдрах, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн хүн төвтэй орчин үеийн жишг сум болгон хөгжүүлэхийн төлөө хамтдаа бүтээцгээе.